Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 105 жилийн Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Жанжин Дамтны Сүхбаатарын байгуулсан удирдсан ардын цэрэг хяах тухтыг чөлөөлсөн түүхэн өдөр юм. 1921 оны 3 дугаар сарын 1-нд Монгол ардын намыг байгуулж 6-нд Монгол ардын намын төв хороо цэргийн штабыг хамтарсан хурлаар хяах тухтыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. 3 дугаар сарын 14-нд Сүхбаатар нийслэл хүрээнд дэх ардын төр засгийн газарт илтгэжээ. Ийхүү хятадын гамин цэргийн удирдлагад хяах тухтыг байлдаангүйгээр өгөхийг шаардахад хариу өгөөгүй байна. Улмаар Жанжин Сүхбаатар, Дэд Жанжин Сумья нараар удирдуулсан цэргүүд 3 дугаар сарын 17-ны орой Алтан булгаас хөдөлж хяах тухтыг довтолж 18-ны өглөө ардын журамт цэргүүд хяах тухтад оржээ. Хожим цэргийн явдлын яамны сайд маршал Чойлсон Монгол ардын хувьсгалт цэргийн ойн байрын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт тавьсны дагуу бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай хэлэлцэж Монгол ардын журамт цэрэг хяах тухтыг чөлөөлж анхны ялтаа байгуулсан 3 дугаар сарын 18-ны өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх тогтоол гаргаж энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгохоор болжээ. Харин 2003 оны 12 дугаар сарын 18-нд улсын хурлаас батлан гаргасан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар 3 дугаар сарын 18-ыг зэвсэгт хүчний өдөр хэмээн тэмдэглэх болсон байна. Гэвч энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдaltaй юм гэж үзэж батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаа. Тангар өргөж цэрэгт алба хаасан хаах бүх нийтийн баяр болох үүднээс 2011 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1-2-ыг зэвсэгт хүчний өдөр гэснийг Монгол цэргийн өдөр болгон нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол эрчүүдийн дундаж нас 67.9 байна. Энэхүү тоо үзүүлэлт нь 2025 онд төрсэн нийт хүүхдийн 51.7%-ийг эрэгтэй хүүхэд эзлэж байгаа нь хүйсийн харьцаа эрэгтэйчүүдийн талд байгаа зэрэг давмгай байгааг харуулж байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настай эрэгтэй эрхэн 106 насалж байгаа Ахмад байгаа нь эрүүл урт наслах боломж нөхцөл байгааг илтгэж байгаа үзүүлэлт юм а. Нийгмийн эдийн засгийн оролцооны хувьд эрэгтэйчүүдийн эзлэх байр суурь өндөр хэвээр байна. Жишээ нь аж ахуй нэгж байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байгаа нийт ажиллагчдын 59%-ийг эрэгтэйчүүд бүрдүүлж байна.